өдөр хуцгах үгүй сонсоо заяа. Одоо яг утсан намайг чанга гарч ирлэнгүүт. Сайн байна уу? Хуцгах. Яа. Инглиш мэдсэн юм аа. За тэгвэл хамтгий. За өнөөдөр би тэр артс гарч шít. За өнөөдөр юу хийнэ гэхээр өчигдөр би нөгөө кимбаб тэгээд бас бибимбап хий гэж ярьжсэн шүү дээ. Кимбаб бас догбуги хий гэж ярьжсэн шүү дээ. За тэрийг үтсэн мэн үгүй. Энэ бичлэгийг хүн үзэх үгүй би мэдэхгүй байна л да. Гэтэ яг өчигдөр кимбаб бас догбуги хий гэж ярьж хагаад за арай барахгүй юм байна гэд яг голдоо хийж явахдаа би ойлгоод тэгээд маргааш нь догбугигаа хий гэж бодсон. Гэтэ ингээд догбугигаа баяжуулаад бэлэн гоминтэй хий буюу рапуки болгоё гэж би бол хэлсэн. За тэгээд хоол руугаа орцгоё. За ингээд эхлээд догбугийнхаа шүлийг нь хий гэж бодсон. Гэтэ энийг хийхгүй жиж болно л доо. Гэтэ би нөгөө нэг загсны нэг юм хатаацсан юм байдаг шүү дээ. Анч үгээгээд энээс нэг жоохныг хийгээд тэгээд хатуу далан байцаа хийгээд тэгээд сонгины үлдэгдлээ хийчихдээ. За тэгээ 20 минут болгоно. За тэгээд орох орчин болохоор бөөрхийн сонгон, ногоон сонгон, ловон байцаа тэгээд нөгөө догбуги тэгчээд райс кейк тэгээ өндөг тэгээд бэлэн гом хийнэ. Гэтэ ер нь бол хүссэн юмаа л хийж болно гэж би бол бодож байна. Зүгээр яг миний ашиглах юмнууд бол энэ байна. За камера байршлуулж байна. За одоо би юмнуудаа хэрчлээ. За өчигдрийнхоос илүү эртний хутга ашиглаж байгаа болохоор ер нь бол хэрчгэд хамаагүй ингээд амьдралд амар таашаалтай байсан. Тэгээд ер нь Америк таашаалыг маань миний царайнаас л харж болох бах. Тийм. Тэгээ сайхан байна. Хэрчээл байна. Тэгээд одоо юу гэдэг байгаа? Саримсаа арилгах жах шиг байна. Тий саримсаа арилгах чинь. Тэгээд сайн арилгах чухал шүү. Тийм. Тэгээд луунгаа сайхан хэрчээд луун бас гоё юмтай шүү те. Хараас ажруулна. Ер нь гоё. Махыг зүтсэн шүү. Мах. Тийм сайн анзаарсан бол би мах их юм мартсан байсан. Тэгээд махаа одоо хэрчиж байна. Энтэйгээ гахаа мах. Ер нь дайггүй шүү. Хаяа гахаа мах хийж байгаа ч ер нь гоё. Гэхдээ би ер нь л өхрийн маханд ил дуртай. Өхрийн мах илүү байнга идэх дуртай. Даанч өхрийн мах чухал үнэтэй болохоор гэхдээ яг би одоо ер нь бол байнгын өхрийн мах хийж байгаа. Хоолн дээр мөнгө хэмж болохгүй гэдэг шүү дээ. За миний шүл 20 минут болцсон. Тэгээ сайхан зөөлрөөд ер нь бол гэрээр дүрэн загс унарчж исэн. Яг энэ үед. Тэгээд гоё шүү. Ер нь гоё. Амтнд нэг амар нөлөө үзүүлдэг юм уу мэдэхгүй. Гэхдээ надад яг ингээд шүл хийх дээр явцсан амар таалагддیں۔ За амтлагчнуудаа үзүүлье. Би амтлагаанда зүгийн бал хийн. Тэгээд цуу. Тэгээд гочугару гэдэг нөгөө нэг мэдгүй. Монголоор юу болох мэдэхгүй байна. Тэгээ гочужан нөгөө пейст. Тэгтээ сахар. Тийм. Тэгээ энэ хідээсээ ер нь нэг халбах ч юм уу баримжаагаар хийж агаад тэгээ хутгаад тэгээд ер нь бол соусандаа хийхэд болно. За ингээд би одоо ингээд ашиглах хоолны бүтээгдэхүүнүүд үзүүлж байна. Энэ шүлэг гаргацсан. Тэнгүүд нь энэ юунда өндгөө чанар. Тэгээд соусоо хутгацснаа би бас одоо үзүүлж байна. Амар сайхан гоё яригдаад. За баярлалаа. За тийм одоо сайхан бүгдээ ингээд бацаад. За ингээд газ ингээд гүйлгээд ер нь хурдан бичлэгээр хийцэн байгаа. За эхлээд гүнждийн тосоо сайхан тавьчаад тэгээд эхлээд сонгиноо шарчаад махаа хийгээд араас нь луунгаа хийгээд тэгээд шүлөө тэгээд амтлагчтайгаа хийгээд тэгээд ер нь бол нэлээд болж эхлэхээр нь байцгаа гэсэн. Тэгэхгүй бол нөгөө амар удаан байх юм бол зөөлөрчих юм болов уу гэдэг. Тэгээд араас нь догбугийнхаа хийгээд тэгээд араас нь rice cake хийгээд тэгээд ер нь буцалгаар ингээд тавьсан. Энэ ер нь бол дайггүй удаан буцалсан. Нэг 10-аас 15 минут. Гэтэ баг буцалгахыг хүсэх юм бол миний бодлоор шүлийн баг хийхэд болох байх. Тэгээ ер нь бол нэлээд дуусгах төхөөд гомин хурдан болдог болохоор гомингоо хийгээд тэгээ сайхан хажуугаар нь юм цэвэрлээд. За тэгээ буцалж байна. Энэ зиг гас тийм үү? За яг байх. Сайхан ингээ хутгаад тэгээ би дээрээс ингээ гоё бичлэг хийж байгаа юм чинь гоё бяцлаг хийжээ гэж бодсон. Тэгээ дээр нь бяцлаг хийгээд одоо өндгөө арилгаж байна. Өндгөө арилгачаад өндгөө голд нь хэрчээд за миний хоол бэлэн боллоо. Наран заяагийн бичлэг шинээр гарсан мэлхэмд тэрийг бас үзэж байгаа. Тийм. За одоо би ингээд энд анх би крантны ус уухтай амир шижилдэг байсан. Гэтэ сүүлдээ тэгэл газрын усыг дагуул усыг жилүү нэг тийм үг гэдэг шүү дээ. Тэгээд юу нь бол за одоо хоолнд орцгоё.
Тэгээд амтны хувьд бол миний хоол амар гоймтай санаа таалагдсан. Тэгээд жоохон халуун ногоотойсэн болохоор хамарнаас нус дундаа гарсан. Гэтэ тэрийг бол өөртөө миний бодлоор ингээд жоохон халуун ногоо нэмээд тэгээд амтлаад тэгээд дахиад нэмээр байгаа юм бол жоохон нэмээ явцсан бол илүү зүгээр ах. Би зүгээр л яг орцон дээр нь байсан шиг хэмжээнд нэмсэн чинь надад ер нь бол нэлээд халуун ногоотой санагдсан. Гэхдээ миний бодлоор ингээд өвдөж мөвчсөн байх юм бол сайхан нус мусаа гаргаад тэгээд халуун ногоотой хоол идэх ер нь бол зөв штэ. Тэгэхээр ер нь бол өвөл дажгүй юм шиг гэж би бас салж бодсон. Ер нь зөндөө юм бодогдуулсан тийм хоол байсан. Тэгээ ер нь гоёмжтай байсан. Яси. Баяртай.